Шерлок Холмс бол уран зохиолын дүрээр амилсан бүх цаг үеийн хамгийн агуу мөрдөгч юм. Түүний юмсыг ажиглаж дүгэлд гарах чадварыг юутайч харьцуулшгүй бөгөөд болоод өнгөрсөн хэргийг илрүүлэх онцгой авьяастай нэн зэрэгцэх бодит хүмүүхэл хийсвэр дүрч одоо хэрн төрөөгүй байна. Анх Холмсыг гоцооёо ухаантай сэтгэл хөдлөлгүй нэгэн мэтээр харуулдаг байсан. Тухайлбал Шерлок Холмсын зохиолч Артур Конан Дойл 1892 онд сонинд өгсөн ярилцлагада Шерлок бол сэтгэл зүрхэхгүй, цэвдэг хүйтэн оюун ухаан юм хэмээн өгүүлж байсан бол Мазарын чулууны адал явдал цувралын 252 дахь талд Холмс Вотсон эмчт хандаж би бол тэр чихтэй тарих үлдсэн хэсэг нь өрдөөл мухар олгоо гэж хэлсэн байдаг. Энэ нь Артур Конан Дойлын эрхэн үеийн сэтгэл зүрхэхгүй цахимдаа цолуур шиг дүр бүтээх зорилгын бодит биелэл байсан байж мэдэх юм. Гэвч бидний аз болоход Шерлокийн дүрийг цааш нь хөгжүүлэхдээ андын нөхөрлөөс эхлээд амаргийн явдлыг хүртэл өрнүүлдэг хачин их сэтгэл хөдлөлтөй нэгэн болгож дурсалсан. Хэрвээ ингээгүй бол энэ зохиол төдийлөн олон хүний сонирхлыг татахгүй л байсан бол. Нөгөө тэгүр Шерлокийн дээрх зан чанар нь цуврал бүрийн төгсгөлд үнэнч зан. Сайхан сэтгэлийг бусдад гаргасан л бол өөрт нь заавал буцаж ирдэг гэдгийг харуулдаг байна. Шерлок Холмс уран зохиолын ертөнцийн үлгэр жишээ дүр мөн үү гэвэл хараахан тийм шээ. Учир нь тэрээр уйдсандаа мансууруулах бодис хэрэглэж бусдын тав тухайг бодлогүй олон цагаар хийл хөгжмөө тоглодог. Мөн мөрдөгч хүнд байх ёстой хамгийн чухал чанар болох хэрэгтэнд хуулийн хариуцлага заавал хүлээлгэх ёстой гэх зарчим үүнд байдаггүй. Үүнийг хуулийн нүдээр гэмт хэрэгтэн болсон хүмүүсийг өөрийн шударгасны мэдрэмжид үндэслэн сул чөлөөтэй орхиж байгаа цөөнгүй тохиолдлоос нь тодорхой харж байна. Шерлок Холмсын гарал үүслийн талаар эцсийн цохилт цовралд сухас дурддаг бөгөөд түүнийг 1854 онд турж 1914 онд 60 настай байгаагаар дурсалдаг. Түүний өвөг дээдс нь язгууртнууд байсан агаад эмэг их нь алдарт Франц зураач Вернетийн эгчийн дүрээр гардаг байна. Түүний гэр бүлээс хамгийн дэлгэрэнгүй танилцуулагддаг нь түүний төрсөн ах Mycroft Холмс. Холмс хэд хэдэн зурвал дээр өөрийн дүгнэлт хийх чадвараа их сургуулийн оюутан байхдаа хөгжүүлсэн хэмээн дурддаг бөгөөд түүний сурсан байж болох сургуулийн талаар зохиолчид янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Тухайлбал зохиолч Дороти Сейерс түүний Кембрижийн их сургуулийн Сидней Сассексийн коллежид сурсан байх боломжтой гэж үздэг бол бусад судлаачид дуу нэгтэйгээр Оксфордын их сургуулийг төгссөн хэмээн маргадаг ажээ. Доктор Вотсныг түүний цорын ганц найз хэмээн боддог хүмүүс их байдагч Глория Скоттын хэрэг нэрт цоврал дээр түүний эртний анд Виктор Треверийг танилцуулдаг. Гэвч 5 журжин яс цувралд Вотсон түүнээс найзуудынхын талаар асуух. Шерлок чамайг тооцвол надад хинч байхгүй гэж хариулт. Энэ цувралуудын хоорондын уялдааг баг зэрэг сулруулдаг. Шерлок Вотсон хоёрын харилцааг цувралууд дээр үндэслэн дүгнэвэл 8 орчим жил хамтдаа амьдардаг байна. Энэ урт хугацааны хамтрал 1889 онд Вотсон эмч Мэри Морстон гэх бүсгүйд дурлаж баруун Лондон руу нүүснээр эцэс болсон юм. Вотсон Мэри нарын гэрлэлт тэднийг улам холбуулж эцсийн асуудал цоврал дээр ашгүй нэг Вотсон эмч гарч ирлээ гэтэл 1891 оны 5 сарын 4-ний өдөр Шерлокийн мөнхийн заналтайсан Мориартитэй Вотсон эмч тэмцэлдэж байгаад нас орчих. Уншигчид Вотсны өмнөөс харамсаж байтал хоосон байшингийн адал явдал нэрт цоврал дээр ашгүй дахиад л гараад ирдэг. Энэ явдлаас хойш Вотсон бэлэвсэрч үүний дараа тэд дахин хамт амьдардаг гэдгийг Холмс зөгийг өржүүлэхээр Истбурн руу явж Вотсон энэ шийдвэрээс өмнө нүүчгдэг байна. Үүнээс хойш тэд дахин хамт амьдраагүй. Артур Конан Дойлоос сэтгүүлчид Холмсын дүрийг хинээс санаа авч зохиосон талаар асуухад тэрээр ямар ч эргэлзээгүй. Өөрийн мэрэгжил нэгтэн болох Жозеф Бэлийг нэрлэдэг. Жозеф Бэл эмч ажигч гярхай зан дүгэлд гарах чадвараараа гайхагддаг бөгөөд эрүүгийн олон тооны хэрэгтэр шинжичээр оролцож байсан байна. 1892 онд Артур Конан Дойл Бэл эмчт хандан Шерлок Холмс амжилт олоход та хамгийн их нөлөөтэй байлаа хэмээн захиа бичиж байсан бол Бэл эмч хариуд нь Шерлок Холмс бол чи өөрөө шүү дээ. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол бас л чи гэж хариу загтал бичсэн байдаг ажээ.